хамгийн анх бол гэр бүлийг байгуулсан шүү дээ. Библиэлд хэлсэн байдаг. Манай ч хүн бол шав дэмий. Ер нь бол нойргоо ондг шүү дээ. Бурхан амгалахаас нааш. Эзэн өөрөө гэр бүлийг байгуулдаг гэж хэлж байгаа. Танаа гэр бүлийн эзэн яг бурхан мөн үү? Та бодоод үзээрэй. Би боддгийн шүү дээ. Гэрлэлт бол ер нь бурханы ерөөл байдаг. Эхнэрийг нь ер нөхөрт нь авчирч өгдөг, тийм үү? За Библиэлд сарах юм бол ер нь Эхлэл номын 2 дугаар бүлгийн 18-аас 25 дугаар ишлээс хэдүүлээ хамтдаа уншицгаая. За энэ дээрээс ингэж хэлсэн. Эзэн бурхан гэж хэлж байгаа. Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг бүү болгоё гэжээ. Ингээд эзэн бурхан шороогоор хээрийн бүхий л амьтад огторгүй бүхий шууг урлаад тэднийг хэрхэн дуудахыг үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан тэдний нэр болов гэж хэлсэн. Анх бурхан хүнийг бүтээгээд ингээд бурханы дүр төрхөөр хүн болстой оюун ухаан гэж дагуу байсан байгаа шүү дээ. Бүх амьдтыг бүх зүйлийг Адам нэрлсэн байгаа шүү дээ. Одоо бид нар яаж хүүхдээ төрөхөд ганц нэр өгөх гэж боо юм болдог үстэй. Соголж явуулаад ингэж өгөх үү гэлтэй хүн амьтнаас асуугаад ингээ яаж нөхөр гмийн үр дүнд бол хүний оюун ухаан бол сухар болсон. Гим үлдэхээс өмнө хүн бол ер нь яг л Христийн одоо бурханы дүр, тэр алдар, тэр оюун ухаан, тэр мөнхийн чанар хүнд байсан. За ингээд цааш ярих юм бол ингэж хэлж байна. Ийхүү Адам бүх мал, адгус, огторгон шууд хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адам тохирох туслагч олдсонгүй. Иймд эзэн бурхан Адамыг гүн нойронд автуулж, унтуулад хавиргнаас нэгийг сугална, авч ормыг нь махаар бөглөжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөв. Адам, эн чинь яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул энэ хүн гэж нэрлэе гэжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг мах болов. Тэр хүн бас эхнэр энэ хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд эцсэнгүй гэж хэлж байгаа. За эндээс харах юм бол бурхан бол анх эрэгтэй бүтээгээд, эрэгтэйгээс эмэгтэйг бүтээгээд авчирч өгөөд тэр хоёрыг ингээд нэгэн бий болгоод ингээд цаашаа харах юм бол мэдээж өнөр өтгөн болж өсөн нэмэгдэж газар дэлхийг дүүргэж эзэмшид захир гэсэн бурханы ерөөл тушаалууд явж байгаа юм. За эндээс харах юм бол нэгдүгээр тохирох туслагчийг гэж хэлсэн. Та хажууд байгаа эхнэр нөхөртөө та үнэхээр талархаараа. Бурхан танд яг тохирохыг өгсөн байгаа ш. Тэгээд бурханы айл хэдийн тохирохыг өгчээд эхнэрээ болоод нөхрөө болоод те. Өнөөдөр яасан хүн ганцаараа байх нь тусгүй гэж хэлж байгаа. Хүн ганцаараа байх нэг тийм сайн зүйл биш байгаад. Ихэнх тохиолдолд ганцаараа байхдаа хүн ер нь юу боддог болов? Гэм нүглээс хойш хүний оюун ухаан сохорсноос хойш ер нь дандаа муу юмыг, буруу юмыг боддог байсан баг. Тэгэхээр өнөөдөр энэ дээр яаж ийм нөхөр тохирох туслагчийг өгье гэж хэлж байгаа. Тохирох туслагчийг. За дараагийн зүйл нь эцэг эхээ орхиод гэж хэлсэн баг. Гэр бүлийн зарчим явж байгаа. Өнөөдөр гэр бүлд болж байгаа ер нь бол асуудлууд бол ер нь бол гэрэлчээд эцэг эхээ ерөөс орхихгүй. Байнгын хамааралтай байдгаас болж гэр бүлд асуудлууд гардаг. Гэр бүлд болж байгаа асуудал аав дээр, ээж дээр нь тэгэл гэр аав ээж нь хүртэл ингээл нөгөө үр хөвгтө орхиж чадахгүй гэр бүлийн асуудалд нь ороод ингээл яваад байгаа. Дараагийн зүйлийг харах юм бол их нэртэйгээ нэгдэж гэж хэлсэн. Ер нь эрэгтэй эмэгтэй хоёр бол гэр бүл болоод мах hodон сэтгэл сүнс дотор нэг болдог. Олон хүмүүс өнөөдөр яаж юм? Би энэтэйгээ нэгдэж чадахгүй байна. Сэтгэл санаа тустай байна. Магадгүй сүүл рүүгээ физиологийн амьдрал нь ч гэсэн тустай болцсон байдаг. Тэгээ эндээс харах юм бол хоёулаа нэгэн бий болдог гэж хэлсэн. Мэдээж өөр одоо бүтээгдэхүүнээр яаш эндээс харах юм бол эрэгтэйг шорооноос бүтээсэн байгаа шүү дээ. Тийм учраас ирчүүд нэг салхилахаар амархан нурж унаад яваад идэг тийм. Эмэгтэйг яснаас бүтээсэн гэж. Ер нь эмэгтэйчүүд айгүй хүчтэй байдаг. Харин нэг хугарах юм бол хэцүү, тийм ээ. За эндээс ингээ харах юм бол ер нь бие биенийхээ ялгаатай байдлыг ойлгож тийм үү? Бие биенээ байгаагаар нь хүлээж аваасаа гэж хүсэж байгаа. Та эхнэрээ нөхрөө байгаагаар нь хүлээж аваач. Манай эхнэр айгүй удаан хүн байхгүй. Би хурдан хүн анх энэ үннийг ойлгохгүйгээс болж эхнэрээ хурдлуулах гад. Тэгээд ингээ үүнээс болж их зөрчил асуудал үүсдэг болсон. Тэгээ өнөөдөр бидний Библийн зарчмыг ойлгох хэрэгтэй. Эндээс нүцгэн байвч нэг нэгнээсээ ичдэггүй гэж хэлсэн. Энэ юуг тодорхойлж ийм нөхөр анх бол хүн бурхны алдраар дүр төрхөөр бүтээгдсэн байсан учраас тийм үү ямар ч одоо гим нүглийн мэдлэг байгаагүй.
Одоо өнөөдөр бидний яаж юм нөхөр бүх зүйлс нөгөө ил тод байхыг хэлчих. Олон гэр бүлүүдийн хувьд одоо бүх юм нууц болцсон. Зарим нууц амрагтаа, нууц санхүүтаа, нууц харилцаатай болцсноос болж гэр бүлийн асуудлууд бий болж байгаа. Би эндээс харах юм бол нэгдүгürt бурхан нэгдүгürt эрэгтэй хүнийг бүтээсэн баг. Нэгдүгürt дараа нь хоёрдугürt эмэгтэй хүнийг бурхан бүтээсэн. Нэгэсэндээ эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн. Энэ үндсэн үннийг ер нь ойлгох нь маш чухал байгаа. Гэхдээ яг эндээс би одоо нарийн тайлбарлаж өгнө. За 3 сарын 8 бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг. Тэр 1904-5 оноос хуулаад эмэгтэйчүүдийн одоо эрх зөрчигдөж тийм ээ. Маш олон одоо хүчирхийл боолчдоор байснаас хуулаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маань одоо явсаар хаад эмэгтэйчүүдийн баяр болцсон шүү дээ. Баярлалтай өдөр болцсон байгаа. Харин Библиэлд сарахаар энэ тэнцүү тухай байгаа. Нэг бие гэж хэлсэн байгаа юм. Нэг бие. Тэгээ нөхрийн биеийг эхнэр захирна, эхнэрийн биеийг нөхөр захирах тухай. Бүр Библиэлд ийм тодорхой байгаа шүү. За тиймээс ингээ харах юм бол бид нар 1-р Коринт 8-11-р бүлгийн 8-аас 9-р ишлэгийг унших юм бол энэ дэр юу гэж хэлсэн байдаг вэ? Эмэгтэй хүн бол эр хүний төлөө бүтээгдсэн. За би эндээс та бүхэнд уншиж өгье. Библиэлд яг юу гэдэг юм болов гэр бүлийн талаар. Бурхан өөрөө ингээд эр хүнийг бүтээгээд эмэгтэй хүнийг тийм ээ эр хүнээс бий болгоод за 1-р Коринт 11-р бүлгийн 8-аас 9-р ишлэлээр ингэж хэлсэн байна. За сонсож байгаарай. Учир нь эр хүн эм хүнээс бус харин эм хүн эр хүнээс бий болсон. Түүнчлэн эр хүн эм хүний төлөө бус харин эм хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм а гэж Библи хэлсэн байна. За эмэгтэйчүүд эрчүүдийн төлөө бүтээгдсэн байж эрчүүдэд туслахаар амен. Библи өөрөө ингэж хэлж байна. Бид нар ер нь бол бүтээгдсэн зорилго Бурхны яг биднийг хэн байхаар тийм ээ бүтээсэн зорилгын дагуу байх юм бол бүх юм утга учиртай бас тийм ээ амьдрал үнэхээр сэтгэл хангалуун баяр хөөртэй байх болно. За тэгээд ер нь бол ингээ харах юм бол гин нүглээс болоод энэ гэр бүлийн хэрүүлч ороод ирсэн шүү дээ. Та нар Библиэлд сарах юм бол нөгөө Адам эр хүний үүрэг хариуцлага биелүүлж арчсан сахиж эхнэрээ хамгаалагүй учраас Ева моготой ярьснаас болоод гин нүгэл орж ирснээс ахуулаад одоо нэмэгтэйчүүдийн энэ төрхийн зовлон тэгээд те эр нөхрийгөө захиран тэмцэлдэх энэ тэмцлүүд чи бий болсон байна. Библиэр сайн та бүхэн уншаарай. За ингээд ер нь бол гэр бүлийн амьдралд одоо баланс алдагдаж байна. Эрчүүд маань үүрэг хариуцлага эмэгтэйчүүд маань те хүндлэл халамж захирагдах байдлаа алдсан. Үүнээс болоод одоо яаж юм гэр бүл дотор нөгөө чиний буруу миний буруу. Энэ бол яг бидний эхнэрийн муу нөхрийн буруугаас болоогүй шүү дээ. Хэрвээ бид нар Библиэс харах юм бол анхны хүн гин нүгэл үйлснээс ахуулаад тэгээд ерөөсөө эр хүн эхнэрээ буруутгах гэсэн. Бурхыг буруутгах гэсэн. Таны надад өгсөн энэ эмэгтэй чинь гээл те. Тэгээд эмэгтэй нь болохоор харж ирсэн могоог буруутгах эхлэв. Тэгэл тэрнээс хойш ирнэ гэр бүлийн асуудлууд те зөрчлүүд бий болж эхэлж байгаа юм. За тэгэхээр Библи өөрөө юу гэж хэлдэг вөхөр 1-р Коринт 11-р бүлгийг та бүхэн сайн уншаарай. 11-р бүлгийн 11-12-р эшлэлээр ингэж хэлсэн байна. За сонсож байгаарай. Гэвч эзэн дотор эр хөнгүүгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хөнгүүгээр эр хүн гэж үгүй юм аа. Учир нь эм хүн эр хүнээс буу болсончлан эр хүн эм хүнээс төрдгөө гэж хэлсэн байна. Өнөөдөр хэрэг бид нар яг энэ Библийн зарчмыг яг энэ зүйлийг ойлгох юм бол онцгойлон бид нар түр хэлж штэ их нартайгаа нийж нэгэн бий болох тухай байгаа. Энэ зарчмуудыг Библи өөрөө яг юу гэж хэлдэг. Бид нар бичээсээс харах юм бол ер нь бол та нар эмэгтэй хүнийг хаанаас авч бүтээсэн гэж байна. Хавирганаас нь гэж байгаа байхгүй. Эр хүний хавирганаас нь ундгүн нойронд унтулж байгаа суглаад гэж хэлж. За тэгэхээр би юу ч юм толгооноос биш гэх байхгүй. Тийм учраас эр хүний битээ захираарай гэж судах та. Хөлийн улнааснаас аваагүй нь эр хүн бас эмэгтэй хүнийг дорд үзэж болохгүй гэж судах. Энэ тэнцүү гэж судах та байхгүй. Хавиргийг энэ гар хамгаалдаг. Хавирг хүний зүрхийг хамгаалдаг. Тийм учраас гэр бүл дотор эмэгтэйчүүд яадаг эрчүүдийн зүрх рүү ер нь дандаа утга шатдаг те. За гэл нэг үг хэлждэг Тэр чинь хайртай гэсэн үг багхгүй яг үнэхээр ойлгох юм байна. Тэгэл ер нь бол гэр бүлийн зөрчил асуудлууд үүнээс бий болж байна. За тэгэхээр би түрүү хэлсэнтэй хажуу авираг бол гараар хамгаалагддаг. Тийм учраас эмэгтэй хүн эрэгтэй хүний хамгаалалт дотор байх хэрэгтэй. Тэгээ хавирга өөрөө зүрхийг хамгаалдаг. Нөхрийнхөө зүрх сэтгэл рүү тий одоо хутаг шиг хурц үгсүүдийг битгий шидэ гэсэн үг илэрхийлж байна. За эхнэр нөхөр хоёр бол хоёр биш юм аа, нэг юм аа. Библиэлд нэг гэж хэлсэн баг. Тэгсэн чинь яс хэрэлдээл
Асуудал гарсан чинь яг ихтэй хажууд чинь дайсан чивчдэг те. Алчмар салчмар те. Хинтээ сууч юутай сууч гэл. Бөөм охир бодлоод орж ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр юу гэж хэлэх гээд ийм вөхөр Адам хэлж байгаа яснаас минь авсан яс, махнаас минь тасарсан мах учраас эмэгтэй гэж нэрлэе гэж хэлж байгаа. Өнөөдөр ер нь бол гэр бүл эхнэр нөхөр хоёр бол гэр бүл болоход бие сэтгэл сүнс бэлгийн харилцаа тэгээд сүнсээр бүх юмар холбогдоод нэгэн бие болчдөг. Өнөөдөр ах トゥ ус минь ээ бидний гэр бүлийг ер нь бол бурхан үнэхээр тийм үү бүрэн дүүрэн байгаасаа гэж хүсдэг. Та гэр бүлээ алдвал бүх юм алдна. Хүн гэр бүл төрдөг, гэр бүл төсдөг, гэр бүлийг байгуулдаг, бас дараагийн гэр бүлийг бий болгодог. Тэгээ гэр бүл бол хүний амьдралын хамгийн үндсэн чухал хайрлагдаж, хамгаалагдаж, хангагдах ёстой газар байдаг. Одоо сая нийгмээр дүүрэн ингээд нөгөө өсвөр насны хүүхдийн хүчирхийлэл, дээрлэхэлт гэж яваад байгаа. Тэгээд нэг сургууль багш нарт нь арга хэмжээ авах гэсэн чинь зарим мэрэгүү хүмүүс гарч ирээд энэ бол эцэг эхийн боловсрол, эцэг эхийн тусгал гэж хэлж байгаа. Нэрэ гэр бүлдээ сурсны дагуу дотор сурсны дагуу гадаа зүйлийг л үйлддэг хүн. Тэгээ хамгийн том боловсрол бол гэр бүл дотор сурдаг. Би тэгээд нөгөө ер нь бол нэг судалгаанаас харахад 0-6 нас бол сайн аав ээжтэй байх хэрэгтэй. Хүний амьдралын мөчтгийг харах юм бол 0-6 наснда сайн аав ээжийн тээвэр төвөрт тэ хайрын урмын зоригийн үгэнд байсан хүүхэд бол ирээдүйд зөрчлийн хайрын сан дүүргэгдсэн байна. Тэгээ 6-аас 12 насыг бол ер нь бол сайн багштай уулзруул гэж хэлж байна. Гэртэйгээ ойрхон юм чигээ хамаагүй 40-50 хүүхэдтэй ангид оруулцдаг. Нөгөө янз бүрийн хүүхдүүдийн дотор тэр хүүхэд чинь нөгөө юу сурах вэ? Ер нь бол хүн гмийн мөн чанартай учраас муу юмыг айгүй хурдан сурдаг. Заагаагүй байхад сурчдаг тийм ээ. Би хүүхдүүдэд бие биенээ юм өгөөрэй л гэж заасан болохоос бие биенээс юм харамлаарай гэж заагаагүй. Жохон багтаа бие биенээ булаацалтаал. Энэ бол гмийн мөн чанар байгаад байгаа юм. Нүглийн хөс гэдэг. Библиэс харах юм бол ер нь нэг бидний хувьд гэсэн ер нь бол судалгаас харах юм бол ер нь 6-аас 12 наснд сайн одоо багштай очихвол гэж. Тэгээд 12-аас 18 наснд сайн хамт олон найз нөхдийн хүрээнд байх хэрэгтэй. Танай өсвөр насны хүүхдүүд хинтээ нөхөрлж хаана юу хийж байгаа эцэг эхчүүд мэдж байна уу? Тэгээ 18 наснаас дээш бол ер нь бол сайн хань ижилтэй болох юм бэл. Сайн нөхөртэй болор. Би охтуудынхаа талаар залбирдаг шүү дээ. Ураа охинтой хоёр үд. Надаас сайн. Илүү бүр тэ дээрийг олж аваасаа. Би сайн байх гал хичээгэл агаал та ер нь библийн зарчмын дагуу амьдрах гал номлож байгаагаа тэ амьдрал болгоод амьдралаа номдол болгох гол хичээж байгаа. За эндээс харах юм бол ер нь Библиэлд харах юм бол 2:15 дээр хэлсэн тий. Бурхан Адам Еваг бүтээснийхаа дараа төлөвлөөс харах юм бол ер нь бол Эден цэцэрлийг сахин ачлуулахаар бид нар хэрвээ гэр бүлийг харах юм бол гэр бүл яг цэцэрлэгтэй адилхан. Эмэгтэй хүн бол яг цэцэгтэй адилхан, эрчүүд устай адилхан гэж хэлж байгаа. Хэдий чи надад цэцгийг услан тэр хэдий чи арьсан тордно таны гэр бүлийн амьдрал үзэсгэлэнтэй үнцэнтэй байна гэсэн. Олон хүмүүс өнөөдөр яг нөгөө Адам Ева цэцэрлэгээ арчилж чадаагүй байхгүй. Хамгаалсан сахиж чадаагүй бол могоо орж ирсэн. Өнөөдөр ч гэсэн таны гэр бүлийг сүрүүлэхээр муу нэгэн ажилласаар л байна. Өнгөрсөн амьдрал, гэр бүл авсан түүх, магадгүй алдаа оноо. Тэгээ гэрэлсний дараа яадгүй. Гэрэлхээс өмнө бие биенийхээ нөгөө муу талыг олж харддаггүй тий. Энэ шиг сайхан амтан байхгүй. Түүнээс өөр үзэсгэлэнтэй эмгтэн дэлхийд байхгүй л болсон байдаг юм уу? Гэрэлхээс өмнө дурлахаар хүн сохор болчихдог шүү дээ. Тийм учраас гэрэлхээс өмнө нүдэ том мэ гэдэг байдаг. Тэгээ гэрэлтсний дараа яаж ийн? Гэт нөгөө Адам Еваар нүгэл үлдээд нүднэ гэдэг нүцгэн байгаагаа хардаг мөн үү? Яг түүнтэй адилхан гэрэлтсний дараа харсан чи хинтээ сууч юутэй суучаа гэх айлын ихтер өөр өмгтөөчд гоё харагдаад явчихдаг шүү дээ. Өнөөдөр би та бүхэнд юу гэж хэлэх гээд байна? Олон гэр бүлүүд ер нь бол тий хэрхэн одоо гэр бүлээ хамгаалж нэгсэндээ цэцэрлэгээр зүүрлэх юм бол арчилж тордож услага ирсэн мэдэхгүйгээс болж гэр бүл одоо сүрж байна. За би юу гэж хэлэх гээд энэ өгөхөр нэг гэр бүлийн амьдралд бол мэрэгсэн хүн гэж байхгүй. Манай Монголд бол одоогоор бол яг онцгой миний харамсдаг зүйл ер нь цэцэрлэгээс нь ахуулаад хүүхдийг гэр бүлд бол бэлдэх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр бид нар ч гэр бүлийн одоо өмнөх боловсрол гэдэг зүйл Монголд цэцэрлэгт олон ерөнхий боловсролын сургууль заагаагүйс болж ирээдүйд том болоод олон хүмүүс бие биендээ хайртай гээл тэгээд нэг иргэний өмнөхөө үзүүлээ цусны шинжилгээ өгөөл тэгэл баталгаа аваад гэрэлцдэг мөн үү? Харин гэрлэхээс өмнөх хүүхэд наснаас ахуулаад гэр бүлийн боловсрол бол ухаан орхсон цагаас ахуул гэрт байна. Ямар гэр бүл төссөн? Та ямар гэр бүл төссөн бэ?
Таны гэр бүл ямар байсан бэ? За миний гэр бүл бол нэг тийм одоо юу гэдгийг мэдээж аваа тийм сайхан бол байгаагүй. Аав ээж таартай гэдгийг сонсоогүй. Аав минь ээжийг тэрвэрж байгааг хараагүй. За би аавдаас тэрвэрлж байгаагүй. Чи бол жинхэнэ эр хүн шүү. Аав нь чам таартай шиг үгүй. Би амьдралдаа ер нь санах гад ер нь бол нэг 16 7 хүртэл ингээд 18 хүртэл ч юм уу нэг тийм үг ерөөсөө миний санаад одоо ч байдаг байхгүй. Харин загнуулж исэн зодуулж исэн юм ээжээс мартахгүй яваад. Тэгэхээр өнөөдөр миний амьдрал яасан гэхээр хүн ер нь бол юугаар дүүрдэн түүгээр л авдаг. Аваагүй зүйлээ хүнд өгч чадахгүй байхгүй. Олон гэр бүлүүд өнөөдөр сайн гэр бүлийг байгуулах гэж амьдрдаг. Хизээч аав шигээ юм болохгүй, ээж шигээ өмдгөө суухгүй гэд би эцээч ингэж амьдрахгүй гэж тангараг тавьдаг олон хүмүүс бодолтой боддог. Гэхдээ эргээд харахаар судалгаан сарахаар гэр бүлийн амьдрал нь аав ээжээсээ долгоондор буруу сонголт, буруу шийдвэрүүд хийцэн явж байгаа. За өнөөдөр би юу гэж хэлэх вэ? Таны өнгөрсөн амьдрал гэр бүл ямар байсан, одоо ямар нэг чухал биш. Харин одооноос ирээдүйн үр хөвгтөчийн амьдрал бас ямар байх нь маш чухал байна. Танаас шалтгаална. Тэгэхээр хүн ер нь бакалавр авахын тулд дээд сургуульд орж 4 жил сурдаг юм уу? Гэрлэхээс өмнө та 3 сарын сургалтанд сууж үзсэн үү? Нөхөр яг ийм байх ёстой. Хүүхдийг төрөхт нь ингэж хуурайлах ёстой. Уур хилэнгээ ингэж захирах ёстой. Эмэгтэй хүний онцлог шинжлэх байдлууд ийм байдаг. Эр хүний эрх хайрцаг нь ийм байх ёстой гэж бидэрт хэнд зааж өгөөг. Тэгэл л ерөөсөө уламжлаар амьдэрдэг. Гэрлэл байхгүй. Зарим одоо баруун аймгийн болж байгаа нөхдөд тэгэл гэртөө зургт өдөртөл эхнэрээ өдөртөл хүүхдүүдэд өдөртөл хог гаргаж болохгүй, хоол хийж болохгүй гэдэг. Эхнэр нь зарцсан юм уу, боол юм уу, өмчин юм уу? Би гэрэлсэн цагаас ахуулаад хоолоо хийж ийн увцаач байгаа чи эхнэр бид нэр ижил тэнцүү амьдарч байна. Хогоо асглаа гэд хямар дороодсон юм алгал байна. Тэгэхээр өнөөдөр бидний Библийн зарчим сурах энэ тэнцүү тухай ярьж байгаа байхгүй. Энэ тэнцүү. Нэг бие. Ил тод. Ийм байх тухай Библи бидэнд хэлж байна. За тэгэхэд би юу гэж хэлэх гээд энэ нөхөр бидний ер нь бол гэрлэхээс өмнө нүдэ том нэ гэж хэлж байгаа. Тэнийг эмэгтэй би бас урдан сургуулиуд дээр ярьж ирсэн. Над дээр нэлээд олон жилийн өмнө ирээд танаас зөвлөгөө авах гэсэн юм аа. Манай нөхөр одоо ерөөс арх уугаад, агсан сохтуу тавиад, мөрөөдөө тоглоод, араар тавиад, бүр зоддог болчлоо. 3 жилийн дараа шүү дээ. Тэгээ би асуусан. Чи 3 жилийн өмнө чи нүдээ сайн нэх ямар байсан бэ гэж амар хүлээцтэй, арх уудгүй, айгүй сайн залуу байсан шүү дээ гэж байгаа юм. Тэгэхээр чи таниагүй л байна. Тэр үед нүдээ том нэх. За би чамд нэг юм асуулт асууя. 3 жилийн өмнө нөхөр чи ингэж хэлсэн бол чи гэрлэх байсан уу гэсэн. Хоёлаа би чамд хайртай. Хоёлаа хамт амьдрья. Тэгээ 3 жилийн дараас би архинд орно шүү. Тэгээ би араар чинь тавьж эхэлнэ. Тэгээ 3 жилийн дараа чамайг зодож эхэлнэ. Надтай гэрлэх үү гэж хэлвэл чи юу гэж хэлэх вэ? Юу гэж тийм заваа өнтэй гэрэлдэг юм нэ? Тэгэхээр чи одоо харин гэрэлцсэн байгаа юм биш үү? Өнөөдөр бид ер нь бол эрдэмтдийн судалгаанаас харахаар ер нь гэр бүлдээ хайрлагдсан хүмүүс зөв сонголт, зөв шийдвэрийг гаргадаг. Хайрын савн дүүрсэн учраас хэн намайг хайрлах вэ? Хэн намайг гэдэг ийм үслэр биш. Ягаад хүнээс авах гэж биш. Одоо бол энэ дэлхийгээр дүүрэн гэр бүлтэй хүчрхийл дүрдээд эцэгхийн хайр, халамж нөгөө дүүргэхтээс авах ёстой юм аваагүй учраас юм хоосон хүмүүс яваад байгаа. Би төрөнгийн тухай биш, хайр хайсан хүмүүс. Тэгээ явж ил тэнд нэг залуу би чамд хайртай гэж хэлэнгүүт намайг хайрлах юм байна гэж ингэрээ зүрхээ нээждэг. Тэгээ гэр бүлийн харилцаан дотор ч гэсэн би энийгээ услахгүй, хайрлахгүй, халамжлахгүй, эрх үүргээ мэдхгүй явснаас олж ажил дээр нэг залуу гарч ирээл анхаарал тавингууд нөгөө гэр бүлтэй хайр халамжаа алдсан хүн яадгүй намайг хайрлах юм байна. Буруу үнтэй гэрэлчиж. Тэг гэр бүлээсээ аваагүй, нөхрөөсөө аваагүй зүйл өөр хүнээс авах гэдэг. Өнөөдөр гэр бүл яг энэ зүйлээр дамжуулт Мойр Иесус гэр бүлүүдийг сүрүүлж байна. Тийм учраас хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл байх. Бид нар бол энэ Библийн зарчмыг мэдж байна. Бид алдсан байж магадгүй, бид өнгөрсөн гэж бодож иж магадгүй. Гэхдээ бид өнөөдрөөс эхлэн бид үгийн дагуу бид нар эр хүн байх, нөхөр байх, эхнэр байх, аав байх, үүрэг хариуцлагын дагуу бид нар бичээсэн дагуу ирэх юм бол Бурхан гэр бүлийг чинь сэргээх болно мэн. За Библиэлд ер нь нөхрийн үүргийн талаар нөхрүүд ер нь ямар ойлголттой явдаг вэ? Нөхөр хүн ер нь ямар байх ёстой юм болов? Бид нар бол нөхөр хүн бол зүгээр тэгээд нэг ажил хийгээд мөнгө олж өгчөөл тэгээд байж ивэл болно гэж боддог. Манай аав бол та нар юугаар дутсан гэж гээл тэгдэг байсан. Нэрээ манайх бол юугаас дутдаг байл байсан. Тухайн үед Монгол масал иддэггүй, Монгол форм ч өмсдөггүй, хоолоо өглөө болгон жорлонд татаж асгаал. Цамаа айлын хөхт байлаа, баяа айлын хөхт байлаа.
Гэхдээ тэр гадуур дэмий тэнэж тэгээ барийн шилэн карантины ус холцгүй талах хэдийн явж байгаа над жаргалтай юм санагддаг байсан. Би нэг яг юу гэрх гэдэг хүнд бол ер нь бол хүн болгон хайрлагдах ёстой. Хүн өөрөө бурхны дүр төрх үе хайрын биегдэх байхгүй юу? Тийм учраас хүн хайр хүсдэг, хайрлагдаж хайрлах ёстой. Энэ үндсэн зарчимж өрчөгдсөн. Тэр хоол унд мэдээж бүх юмэр дүүрэхээс илүү намайг аав минь нэг удаа тэрвэрсэн болоосоо гэж би боддоо шүү дээ. Аавдаа нэг удаа тэрвэрлж үзээгүй. Аавдаа нэг удаа чи эр хүн шүү гэж хэлүүлж үзээгүй. Энэ хүний дотоод хүн үндсэн хүнийг тэгээ дүүргдэг учраас өнөөдөр эр хүн болох гэж олон жил тэмцэлдэж явсан байна. Бичээсээс харах юм бол Эфес номын 5 дугаар бүлгийн 23-аас 24 дугаар ишлэлээр юу гэж хэлсэн байдаг вэ? За эндээс ингэж юм. Христч гэр бүлийн тухай ш. Бид итгэлээр өнөөдөр бид нар магадгүй удам дамжиж ирсэн буруу ойлголт, буруу одоо гэрлэлт, буруу амьдралаа бид нар өөрчлөх ёстой. Энд дэр ингэж хэлсэн Христээс имэн нэг нь нөгөөдөө захирагдж гэж байгаа шүү дээ. Нэг нь нөгөөдөө захирагдж гэж байгаа байхгүй. За тэгээд эхнэрүүдээ эзэнт захирагдхийн адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч юм. Чуулган Христ захирагдгийн адил түнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар нь захирагд гэж хэлсэн байна. За эхнэрүүдийн талаар нөхөртөө захирагд гэж хэлж байна. Өнөөдөр ер нь Монголын ер нь гэр бүлийн уламжлалыг харах юм бол голцоо эхийн ирэх ер нь жоохон давмгай байдал ер нь харагддаг. Тэгээ эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрх мэдэл хаанчлыг тогтоох гэж оролдоод гэр бүл дайн болоод гэр бүлүүд ер нь голцоо салж. Ер нь харах юм бол. За эндээс харах юм бол нөхөртөө захирагдах тухай ярьж эхэлж шин. Тэс ном дээр захирагдана гэдэг нь бол яг ямар утгатай юм болов? Хэлсэн болгоны хэлэлжаа гэж яв. Тэгээд бүх юм нэгээд байх хэрэгтэй юм. Захирагдныг хайрын үйлдэл багхгүй. Хайраар. Нэгсэндээ хайраар захирагдах үед одоо юу болдгоо? Ер нь бол нөхрийн одоо юу гэдэг бид хайраар захирагдах гэж Библиэлд хэлсэн байна. Захирагд гэж хэлж. Хайраар захирагдах үед нөхрийн буцаад хайрлах, халамжлах одоо тийм ээ төлөв байдал нөлөөлж эхэлж. Ихэнх тохиолдолд бидний яаж юм? Библиэлд сархан сургаалт төгсийг та нар уншаарай. 31 дөрвөлийг эмэгтэйчд онцгойлон уншаарай. Тэр эмэгтэй хүний мөн чанар тэгээд ер нь бол Библиэлд шинэ гэрэн дээр ч байгаа шүү дээ. Гаднах гоёл биш. Дотоод гоо үзэсгэлэнгээ бий болгох тухай Библиэлд хэлсэн байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд бол нөхөртөө ер нь захирагдах хэрэгтэй. Гэхдээ гин нүгэл хийгээ буруу юмд захирагдах гэж юус хэлээгүй ш. Хайраар өдөрдөх. Тийм ээ? Ирчүүд нь хайраар өдөрдөн. Хоёр дахь зүйл нь бидний хувьд гэсэн эхнэрүүдийн хувьд нөхрөө хүндэл гэж хэлсэн. Хүндлэл байхгүй газраас ирчүүд угаас явдаг. Хүндлэн гэдэг нь өөрийн хүслээр одоо нэгсэндээ хайрлаж, сонсож, цаашааж, үнэлж бас хандах тухай байдаг. Ойлгох. Нөхрөө ойлгож, талархах. Бид нар бол ойлгохгүй өөрчлөх гэж хэлдэг тийм. Ер нь л нэг нөхрөө л өөрчилчихвэл гоё болчих гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг Библиэлд бол та нөхрөө ойлгох ёстой. Тэгээ ер нь бол хэр их одоо хүндлэл гэдэг зүйл дээр нөхрөөрөө бахархдаггүй, урам зоригийн үг хэлдэггүй. Би заримдаа бас боддог шүү дээ. Хүний гэмт мөн чанар байгаа. Хичнээн мянган сайн юм ийсэн ч юусоо талархах юм харагдахгүй ирнэ. Жохо олдоо ихэд тэрийг олаарчдаг шүү дээ. Тэгэл эндээ харахаар ерөөсөө хүний нэг гэмт мөн чанар ажиллаад. За эмэгтэйчүүдийн хувьд бол нэгдүгürt бол нөхөртөө захирагдах хэрэгтэй байна. Хайрын үднээс. Хоёрдугürt нөхрөө хүндлэх хэрэгтэй байна. Нөхрөөрөө бахарах. Тэгэл нөхрөө муулаад, нөхртөө гомдлоод, нөхрөө шүүгээл ах юм бол хүн хүнээ шүүгээд гомдлоод ах юм бол нүглийг нь өөртөө хурааж аваад түүнтэй адилхан болон түүнээсээ ч толоондор болж эхэлдэг. Дараагийн зүйл нь ер нь эмэгтэйчүүдийн хувьд бол нөхөр ба хүүхдүүдэд халамжлах тухай байх. Бид нар нөхрөө төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрөөрөө. Ихтер нөхрөөд аль нь ч төгс биш. Харин бид нар бичээсийн дагуу зөв байж чадна. Бид нар өөрснөө аюулгүй бохор одоо алдаатай ирнэ нөгөөдүүлээс амар төгс зүйл шаарддаг тийм. Ми итгээд анх гэрлээд надад амар хүнд байсан. Манай ихтер яасан бэ гэхээр өөрөө олон жилийн итгэлийн амьдралаар явцсан. Тэгсээр надаас пастрийн хэмжээний шаардлага нэхэд идэг. Тэгээ би итгэлийн амьдрал амар хэцүү юм байна гэж бодсон шүү дээ. Өнөөдөр Христ гэр бүлээс би энэс чи итгэж байж, чи пастор байж, чи удирдагч байж, чи цуглаанд явдаг байж, чи Библийн сургууль сурчаад чи цуглаанд яваад юу хийсэн. Тэгэл янз бүрийн байдлаар бид нар шүүлт хийж идэг.
Тэгэхээр өнөөдөр ахын дүүс минь ээ. Өнөөдөр би юу ч хэлэх гээд байна вэ гэхээр бид нар байгаагаар нь хүлээж авах тухай байхгүй. Байгаагаар. Алдаа оноотой нь хүлээж авах гэдэг чинь Бурхны хайр байдаг. Бурхан таныг нүгэлтэн багад хүлээж авсан шүү дээ. Харин өнөөдөр бид нар адилхан ирнэ бие биенээсээ бүр төгс байдал, ариун байдлыг шаардаад, стандарт тавиад тэгээд түүнд нь өрөхгүй болохоор гомдлоод шүүгээд гэр бүлд гарч байгаа гол асуудал түүнээс холбоотой байдаг. За удахгүй ирчүүд эр цэргийн баяр болох гэж байна. Ирчүүд их орноо хамгаалж тангараг өргөдөг шиг би энд байгаа ирчүүд бас гэр бүлээ хамгаалж, хангаж, хайрлах бас шийдвэр гаргаасаа гэж хүсэж байгаа. Миний хувьд ч бас шийдвэр гаргасан байхгүй. 2008 онд би ямар шийдвэр гаргасан бэ гэхээс гэр бүлээс илүү тавьж исэн зүйлүүдэд би орхиж эхэлсэн. Учир нь багын найзууд ирэхээр би гэр бүлээс илүү ханддаг байсан. Ганц багын найз минь нэрлээ гэл тийм ээ гэр бүл эхнэр хүүхдээ орхиод ингээд тэднэрт цаг гаргадаг байсан бол би одоо хамгийн үнэт зүйл болох гэр бүлдээ илүү цагаа зарцуулна. Харин илүү цаг гарвал тэднэрт зарцуулъя гэж шийдвэр гаргасан байна. Тэгээ миний зам тэр өдрөөс хойш ер нь бол гэрлүүгээ, сүмрүү, илгээлтэнд гэсэн 3 чиглэлтэй л болсон. Тэгээ гэр бүл гэдэг хүний хамгийн үнэт зүйл байдаг. Бидний алдсан хойно, өнгөрсөн хойно, дууссан хойно дандаа харамсдаг. Би маш олон оршуулган дээр очисон, маш олон хуримн дээр очисон. Маш олон гэр бүлийн асуудлуудыг сонсож, өөрөө ч гэсэн янз бүрийн алдаа асуудлуудыг давтсан, алдсан надад түүх байгаа. Би тийм итгэсэн цагаасаа гинт миний гэр бүлийн амьдрал ийм гоё байгаагүй. Маш олон тийм өөрчлөх, шинжлэх зүйлүүд байсан. Тэгээ эндээс би юу болж ирсэн бэ гэхээр маш олон хүмүүс яг өнгөрсөн хойно дандаа харамсдаг. Би одоо боддогч, зоддогч байсан аав минь байсан болоосоо гэж боддог байхгүй. Аавтай хүн гэдэг бол нэрээ арахж тулдаг энэ орууд. Аав гэдэг нэр ямар чухал юм бэ? Аав гэдэг нэр бол одоо ч гэсэн миний сайн муу явах бүх газар аавын нэр дурддагдаж тийм ээ. Тэгээ би бас өөрөө аав болсныхаа дараа би амьдралыг бас ойлгож ирсэн. Цогтойрын тэр гэж овоглогдож шít хөвгтүүд мэн цогтойрын марната гэж улсын авраг Монгол улсын хасах 65-ын авраг болоод тэнд дуудагдаад алтан медаль аваад зогсож байгааг харахтаа хүүгээрээ бахархаж ирсэн. Тэгэхээр өнөөдөр би юу хэлэх нь нөхрүүд өнөөдөр бид нар шийдвэр гаргах хэрэгтэй байна. Библийн зарчмаас харах нөхөр хүн гэр бүлийнхэн толгоог хэлсэн баг. Та нар хараа эцэггүй ариун сүнс нэг бурхан мөн үү? Христийн тэргүүн хэн бэ? Библиэр Христийн тэргүүн хэн гэж хэлсэн? Бурхан гэж хэлсэн. За тэгвэл Христ эр хүний тэргүүн гэж хэлсэн мөн үү? Эр хүн юуны тэргүүн гэсэн бэ? Эхнэрийнхээ тэргүүн гэж хэлж байгаа. Хэрвээ бид нар эндээс харах юм бол зарим хүмүүс ингэж би тэргүүн нэмчихнэ гэж. Тэргүүн гэдэг нь ямар зүйлээр тэргүүлэх, үлгэрлэх, удирдах, манлайлах, чиглүүлэх, залруулах гэсэн утгыг илэрхийлж байгаа. Эцэггүй ариун сүнс нэг бурхан. Есүсийн тэргүүн бурхан гэсэн боловч Библиэлд юу гэдэг юм? Бурхан арай илүү, Есүс баг гэж юусоо хэлээгүй шүү. Эхнэрийн тэргүүн нөхөр гэж хэлэхдээ нөхөр нь арай илүү байр суурьтай байна, эхнэр арай дорд байна гэж бас хэлээгүй шүү. Амен. Тийм учраас ахын дүүс минь толгой буюу тэргүүн гэдэг нэгсэндээ хангагч, сахигч гэсэн утгатай. Ирчүүд нөхрөө эхнэрээ хангаж, хамгаалж, хангаж чадж гин үү? Таны хажууд байгаа эмэгтэй сэтгэл хангалуун байна уу? Та өөрөөсөө асуугаарай. Эфес 5:25 дээр юу гэж хэлсэн юм бэ гэхээр ер нь бол бид нар бол гэр бүлээ удирдах, ирчүүд нөхрөөд үүрэг баг. Бид нар зөв хайр дотор удирдах хэрэгтэй. Тэгээ удирдах бол хайр гэхээр юу гэдэг ямар нэг юм хийсний шагнал биш шүү дээ хайр гэдэг бол. Библийн зарчим болцолгүй те. Эхнэр чинь алдаатай байсан ч, оноотой байсан ч, эрүүл байсан ч, өвчтөй байсан ч, асуудалтай байсан ч хайрлана гэсэн. Тэгээ би амьдралдаа хайр гэдэг үг бол айгүй хэцүүг ойлгосон. Тэ? Хажууд хүнийг хайрлна гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Бурхны хүч, нэгүсэл, төвчээр инэрл байж ижил бид нар давж гардаг. Асуудал гарна уу? Зөндөө асуудлууд ирнэ. Та Христ итгээд бүх юм гоё болно гэж бодож ивэл эндүүрэл бүх юм хэцүү болно. Урд нь бол чөлөөтэй урсдаг байсан муухай өгнөд одоо уурандаа гаргаад хэлсний дараа ямар их буруутгал, ямар их муухай мэдрэмж, ямар их сэтгэл өвддгийг бид нар өөрснөө ариун сүнс бидэрт мэдүүлдэг мөн үү? Урд нь зүгээр л хараачдаг байсан бол одоо амнаас гарсан өгнийхөө төлөө гимшдэг. Тэр үгээ хүчингүй болгож залбирч. Тийм учраас ирчүүд минь ээ
Хайрлаа удирдах гэдэг бол өөрийн хүсэл одоо эрх ашигыг хойш нь тавих байгаа шүү. Миний мэдрэмж, миний бодол, миний хүсэл биш. Би гэр орон заван байхад дурггүй гэж би ингээл гэр бүлийн эрүүл болдог байсан. Одоо гэр орон заван байх ихний хүүхдүүдийн хамар тайван байх хоёрыг ялгаж салгаж сурж шít. Бурхны үгээр ухаарч шít. Яах юм? Ядрал унтаал байз. Боломжтой өөрөө угаач. Болохгүй байж л байг. Өнөөдөр бид нар заавал өөрийн хүслээр ихэр хүүхдүүдэд байлгаж өөрийн хүсэл эцэг эхийн юу гэдгийг нөхрийн аавын давмгаа ирэхээр бидрийг бай гэж Библи ерөөсөө хэлээгүй. Тийм учраас ахын дүүс минь ээ хайранд уулзал байдгүй маа. Хажууд байгаа хүн чинь гэр бүл дотроо тэр хайрлагдж байгаа мэдрэмж, хайрлагдж байгаа үн цэнийг авна гэдэг бол үнэхээр гэр бүлийн гол утга учир байгаа шүү амин. За ирчүүдийн хувьд нөхрүүдийн хувьд бас бид нар бол бие махбодын хувьд сэтгэл сүнсний хувьд хэрэгцээг нь хангах хэрэгтэй. Тэмээний хувьд боддог хүүхдүүдэд өлсөхгүй юмсан. Тэгээ мөр бүтэн хувцастай байлгачих юмсан. Сэтгэл санаа тэгээ бас сүнсний хувьд ч гэсэн ингээд тэгээ эзэнт үйлчлээд эзэнт төр яваад ингээд бурхнаар дүүргэгдээд гэр бүлдээ хайрын сав нь бас ингээд тэгээ хоос нь биш байгаасаа гэж хүсдэг. Яг эцэст нь бол бид нар бол хамгаалах үүрэгтэй. Ихнэр хүүхдүүдээ таяр хамгаалж байна. Ер нь бол Адам Еваг ер нь бол хамгаалаг ус Ева хурдгдсан шүү дээ. Яг тэр шиг өнөөдөр бид нар үүрэг хариуцлага биелүүлэхгүй бол олон гэр бүл дотор тийм ээ асуудлууд гарна. Бид юуг нь хамгаалах ёстой юм бэ? Бид нар Бурхны үгээр зааж сургаж, Бурхны үгэн дотор өөрсдөө амьдарч, үлгэр дуурайл үзүүлэх ёстой байгаад байдаг. Тэгээ хамгаалт гэдэг нь юу гэж харах, сонсох, хөрөх, ярих, итгэх гэдэг гэж хэлж байна. Энэ зүйл дээр нь бид нар бас үнэхээр хамгаалтыг тавих ёстой байна. За тэгээд өнөөдөр таны гэр бүл ямар байна? Бид нар гэр бүлийн амьдрал дээр нь буруу бас нэг юм ойлголт яваад идэг. Буруу ойлголт. Би нэг 3 зүйлийг би та бүхэнд хуваалцмаар байна. Энэ 3 ойлголт юу гэж хэлж ийм нөхөр ер нь ад жаргалтай болохын тулд гэрэлцдэг. Гэрлээд бүх юм гоё болно гэж бодож идэг. Энэ л эмгтээтэй, энэ л хэрэгтэйтэй гэрэлчил амьдрал гоё болно гэж боддог. Харин эсэг хугацаанд амьдрал бүр хүнд болдог. Тэгээд нэг судалгаанаас ганц бие явахдаа сэтгэл хангалуун байгаагүй хүн гэрэлтэн дотроос эзэж ад жаргалыг авч чадахгүй гэж хэлсэн. Гэрлэлт хүнийг ад жаргалтай болгодог зүйл биш юм аа. Би энэ дээр юу гэж хэлдэг вэ? Гэрэлтэн биш гэр бүлийн харилцаан дотор ад жаргал бий болдог. Хэрвэл уруул, гомдол, хорсол, үл ойлголцол, тэмцэл, замагдгүй зарим зодоо нүдэн янз бүрийн зүйлээ даваад гарсны дараа бид нар бие бинийгаа уучлж, бие бинийгаа уучлал гуйж, харилцаан дотроос бид нар яаж юм? Үнэхээр яг нэгснэ гэр бүлийн ад жаргал гэдэг зүйл хоёр хүн хичээсний улмаас л энэ зүйл бий болдог. Тэгээ би одоо өөрөөс асууд би яг үнэхээр ад жаргалтай аав нөхөр хүн мөн үү гэж боддог. Тэгээ үнэхээр Христ итгэсэн цагаас хойш миний амьдрал бол үнэхээр тийм олон зүйлийг яг адилхан итгэдэггүй байхад тохиолдсон зүйлүүд тохиолдсон. Гэхдээ миний амьдралын үнэт зүйл гэдэг зүйлийг би ойлгосон баг. Хайр гэдэг зүйл чинь дандаа гоё үг биш, сайхан байх биш. Хэцүү үе ч гэсэн түүнийг төвчж, уучлж, давж гараад тэрний дараа үнэхээр тийм үү жинхэнэ хайрын үнцэн мөн чанарыг ойлгож. Бурхан биднийг яаж хайрлсан юм болов? Үнэхээр хайрлсан гэдэг үгийг л ойлгосон. Яг тэрэн шиг үнэхээр хайртай учраас л ямар ч асуудал, ямар ч зүйл тохиолдсон өөрчлөх зөрчлийг тээгээ гарч байгаа. Үүний дараа та тийм ээ жинхэнэ үнцнийг та хайрыг жинхэнэ мэдэрдэг. За тэгээд өнөөдөр хүмүүс яаж юм гэхээр ер нь гэрлэлтээс ингээд буруу үнтэй гэрэлтсэн, зөв үнтэй гэрэлтсэн, тэрнтэй гэрлэх гээд нөгөө ад жаргалаа гэрэлтнээс аваагүй учраас сэтгэл гондоо яваад байгаа. Дараагийн зүйл нь ямар ч асуудалгүй амьдралыг бүтээх гэдэг. Христ итгэхэд бүх юм асуудалгүй болно гэж бодсон. Өвчин зовлонгүй, өр ширэггүй, бүх юм гоё болно гэж Библиэлд та нарт юм ерөөс амлаг биш. Харин аврагдах болно, мөнх амьтаа байх болно, нүглийн болон үхлийн хүслээс чөлөөлөгдөх болно. Есүс Христ үнэхээр зовлонтой амьдрсан, хавчигдсан та нараас хавчигдах болно гэж хэлсэн. Есүст итгээд өнөөдөр энэ шашинлаг хэрэглээний буруу итгэлээсээ бид нар бас тийм ээ эргэх хэрэгтэй байна. Библи бол үннийг хэлдэг. Бидний хувьд ч гэсэн юу гэж хэлэх гээд байна вэ? Олон хүмүүс тийм үү ямар ч асуудалгүй амьдралыг л бий болгох гээд. Тэгээд би энэсээ төгс юм шаардал гэдэг. Чи пастор вэ? Чи 10 жил итгэв өстэй. Чи намайг бодвол олон жил сумж яваа өстэй. Би энийгээ ингээд тийм өөрчлөх гээд байдаг. Өнөөдөр ах дүүс минь ээ. Би ингэж боддог. Ямар ч асуудалгүй амьдрал дотор амьдрснаас асуудал дотор бурхантай хамт асуудлаа шийдэж явах нь ерөөл юм аа.
За тэгээд дараагийн зүйл нь бол ер нь бол одоо гэр бүлээс ингээ харахаар нэг гэрлэлтүүдийг нэр хараад заримдаа үнэхээр харамсаж хайраар гэрлэхээ байчиж гэрлэхийн тулд маш их судалгаа хийдэг болчих. Хар гэрийг энэ ах トゥ буруу юм биш л дээ удам судрыг нь судлах зөв. Тэгвэл зөвхөн эд хөрөнгөн дээр нь эрх мэдэл дээр нь тулгуурлаа гэрлэлцдэг. Эд хөрөнгө салхи мэдний өдөр алга болоод тэгээ эрх мэдэл нь байхгүй болоод ирэнгүүт салждаг те. Өнөөдөр нь маш олон улсын хурлын гишүүд залуу сайхан насандаа авсан ихнэрүүдэд хаяад те тэгээд эд хөрөнгөтэй баян мөнгөтэй болонгуудаа баахан залуу охтуудаар хөрөөлүүлээд амьдарч байгааг харахтаа би бол зэрэгсэл харамсдаг. Өнөөдөр ах トゥ ус минь ээ. Би юу хэлэх гээд энэ нөхөр олон гэр бүлтийн ер нь бас салж байгаа нэг шалтгаан эд хөрөнгөтэй болох гээд ажил төрөлгээд тэ алдар нэрийн хараас хөөцөлцөөр байгаа бие биенээ хайрлах, бие биентэйгээ цаг өнгөрөх, бие биенээ гэсэн үнэт зүйлээ алдсан байдаг. Юмтай болох буруу биш. Гэхдээ өнөөдөр эцсийн мөчид Соломон хааны үгийг санаарай. Тэнд бүх юм байсан. Ихтэй эцэс бүх юм хоосон гэж хэлж байгаа юм. Соломон хааны тухай бодох юм бол та нар бод хэдэн зуун ихнэр хэдэн зуун татвар юмстэй байсан шүү дээ. Анх итгээд удаагүй байхдаа энэ мөнхөг нөгөө гими ойлголтоор бодохдоо Соломон хааны мянган ихнэрийг бодсон чинь хөөх нэг ихнэртэйгээ бараг 4 жилийн 5 жилийн дараа бараг дахиад таарлалт шүү дээ. Тэгвэл тийм олон ихнэртэй. Алт мөнгө урссан. Тэр үнэхээр мэрэгэн ухаантай. Тийм хаан эцсийн эцэс тэр номлогчийн өгс номон дээр бүх юм хоосноос хоосон. Та нар үнэхээр залуу насндаа бүтээгчээ санаарай гэж хэлж байгаа. Тэгээ Библиэр сарах юм бол бид анх хэлжсэндээ гэр бүлийг эзэн байгуулдаг юм аа. Та үнэхээр гэр бүлийнхэн эзнийг бурхнаа болгоорой. Бурханд өөрийнхөө эхнэрийг нөхөр хүүхдүүдэд даатгаарай. Бурхан харин тэдний зүрхэнд тэдний сүнсэнд хүрэх юм бол таны хүслээс хэмжээшгүйгээр бурхан гайхамшигыг үлдэх чадвартай байх болно амин. Бид нар бие биенээ өөрчлөх гэж бие биенээсээ шаардсаар байтал амьдрал дууслаа шүү дээ. Амьдрал аюу богинохон байна. Тийм учраас бурханы хамгийн анх байгуулсан зүйл гэр бүл байх. Тэгээ гэр бүлээр бас сүмийг төлөөсөн байдаг мөн үү? Чуулган бол бурханы гэр бүл гэж хэлсэн. Энэ бол мөнхийн гэр бүл шүү дээ. Бид нар өнөөдөр энэ дэсний үгнээс суралцж байна. Ариун сүнс дотор нөхөрлөж байна. Бие бинийгээ урамшуулн зоригжуулж байна. Бид нар энэ дууг дуулж явах та нар сүнслэг шүү дээ. Бурханыг магтчих үед таны дайсныг бурхан бодоо болгочдөг. Бид нар бурханыг мартчих бидний зовлон бурхан тэр буулгуудыг эвдэж идэг байхгүй. Тийм учраас амьдаа бид нар ойлгохгүй ч гэсэн бид нар энэ дээрээ бурханыг магтах гэсэн. Магтагдах зохистой нэгэн бол зөвхөн бурхан байг. Ойлгосон ч ойлгоогүй түүнийг магтаж хэцүү байгаа бол түүнд хандаж залбирч. Тэгээ би үнэхээр гэр бүл болгон чинь тахлын ширээ би болоосоо гэж хүсэж байна. Манайд одоо их гоё манай Joy мэрэгэн нойлын нааны жижигхэн өрөө өгдөг байхгүй юу. Тэнд нэг хичээлээ өглөөр тус давтдаг. Тэгээ тийм өрөөтэй бас. Би бол нойл руу ордог байсан чинь одоо өглөө тэр сандал дээр суудаг болсон баг. Физик оромж гэсэн суугаад өнөөдрийнхөө ажил үйлчлэгийг даатгаад өр хүүхдийн төлөө залбирч байгаль зүйлдээ талархаж. Тэгэхээр өнөөдөр бид нар үнэхээр бичээсийн дагуу гэр бүлийг бурхан байгуулж нөхөр эхнэрт өргөсөн үүрэг хариуцлага эрх мэдэл энэ зүйлийн дагуу бид нар явах юм бол таны гэр бүл үнэхээр бурхан хизээч алдаа мадаг гаргахгүй байхгүй. Бичээсийн дагуу гэр бүлээ. Тийм учраас өнөөдөр бидний хамгийн үнэт зүйл гэр бүл ш. Та бүгдийн гэр бүл бурханы хайраар нэгүслэр бурханы хангалтаар дүүрэн байх болдог. Түрүү дуулжсэн дуунуудын зарим үгийг зарим нь ойлгоогүй бах те. Эрал гэж идэг, Элохим гэж дуулаад идэг, Шабтай гэж те, Адоной гэж. Энэ дуу чи ямар утгыг илэрхийлж байна? Бид бурханыг дуудаж байгаа байхгүй. Рафа гэж. Та бол эдгийгч гэсэн утгатай байхгүй. Эра, Жайра. Та бол хангагч гэсэн утгатай. Бид бурханы хангалтыг дуудаж, эдгэрлийг дуудаж. Тэр үнэхээр эзний нэрээр эргэж бурханыг дуудаж. Бурханы ариун байдал тэр бол цорын ганц байдаг эзнийг дуудаж байгаа. Тийм учраас танаа гэр бүлд тахилын ширээнүүд бий болгосон. Гэртээ эзний нэрийг дуудаарай. Гэртээ эзний нэрээр үр хүүхдээ өрөөгөөрэй. Амен. Тэгээ бурхан танаа гэр бүлийг өрөөх болно. Амен. За тэгээд үнэхээр бүх гэр бүлүүдэд бурханы нэгүсэл дүүрэн байх болтугай гэж өрөөж байна. Хажуу дугаанд хэлээч. Гэр бүлийг бурхан байгуулдаг юм байна гэж хэлчихэж. Амен.